Бид хоёрыг сонсож байгаа хүмүүс байх юм бол бид хоёр болсон бодтой аимшиг юм ярьдаг байгаа. Хэрвээ чамд ингээ өөр чинь эсвэл сонсож байсан уншуулмаар байгаа түүх байвал манай Instagram руу DM явуулаарай. За тэгэхээр би өнөөдөр нэг public group-ээс хоёр нэг тийм дундхан түүх бэлдсэн. Тэг чи юу ярих гэж байна? Би бас нэг солонгос болсон түүхийг ярих. За тэгээд бичлэгээ эхлүүлье. За эхлэе. Түүхийн эзэн нь сайн байна уу гэж байна. Сайн байна уу? Би баг байхасаа сүнс гэдэг зүйлийг мэдэрч ирсэн хүн. Өнөөдөр нэг сонин зүйлээ хуваалцъя. Би 7 настайдаа эмээтэйгээ хөдөө амьдардаг байлаа. Өвөө өнгөрөөд 1 жил орчим болж исэн. Би бараг зүүдэлдэггүй унтдаг хүүхэд байлаа л да. Тэгсэн нэг шөнө босоод ирсэн хачин зүйл амандаа завсар цайгүй өглөөд гэрээ тойроод доглоод их хачин алхаад явж байгаа мэдээс ирсэн. Миний биеийг би биш өөр зүйл удирдаад байгааг шууд л ойлголоо. Яг юу болоод байгааг анзаарчтал тэр удирдаад байгаа хүн нь цагаан сэгсийсэн мөстэй хүлэн доолон нэг таяг тулсан эмгэн овог гээд их хачин зовоортой гэр тойроод алхаад байсан. Тэгтээ хөгшин доглон гэхэд хитрхи хурдан бас их ив хавгүй нилээд ирч хүчтэй санагдсан. Гэтэл манай эмээ босож ирээд хүү хинбэ гинэ. Тэгээд лаа хасаагаад хараад миний хүү гэд дуудав. Би өглөөд доглоод яваад л байсан. Эмээ босож ирээд за хүүгэн тайвшир наашир эмээ үнсий гэд дуудсан. Удалгүй би сулраад би өөрөө биеэ мэдэрч эхэлсэн. Тэгээд л унаад өгсөн. Өглөөс ирэхэд ах нар ирээ шолоод л байсан. Гэхдээ биеэ мэдрэхгүй бас тэр хачин эмээг миний биеийг удирдаад байсныг хэлээгүй. Миний бие надгүйгээр өөрөө алхаад өглөөд таг харанхуй гэрт юунд ч торхгүй өглөөд алхаад байгаа ажиглаад байхыг сонирн байдаг юм лээ. Би нэг зураг оруулсан байна. Тэгээд энэ зурагтай ижил зүйл байсан гэж санагдаж байна. Би одоо 40 настай. Гэхдээ дахиж тийм зүйл болоогүй гэж тусчих. Би Солонгос амьдардаг юм аа. Сөүлийн татвар байргүй сургууль очихсан чинь орох байр байдаггүй. Хөдөө найзынтай хамт амьдардаг юм аа. Амралтаараа Жээжүү рүү ажил хийхээр явсан юм аа. Орой ажил тараад ирсэн чинь гэрийн хажуухан баахан цагдаа эдэр болчихсон байв. Найзтайгаа зүг холгон зогсож тамхиглаж байгаад энд юу босныг нь асуусан чинь өчигдөр шөнө хүн хаалгануудад би ч тань нойрмог юм тэгсэн эмэгтэй хүн учир зүггүй хаалгануудад байна. Тэгэхээр нь яагаад ч юм айгаад юу ч хийж чадаагүй. Тэгээд нэг юм дуурхаа байж харна гарч харах гэснээ юу ч болох юм билээ гэд хайчихсан. Тэгсэн чинь мэдхгүй ийм юм болчихсон байна. Гिचгсэн хийнэггүй зогсож байдаг юм бэ. Би ч баргийн юмнаас айдаггүй хинэггүй өссөн болохоор ач холбогдол өгөөгүй юм аа. Хэд хоногийн дараа би юунаас ч юм бүм мэд ханаад авчихсан. Нэг л би сүлдээд тамирдаад халуураад байхад нь аргаа бараад өвчин намлагч уугаад унтчихсан чинь найзаагаа орж ирснийг нь анзаарсангүй хитэж байсан. Цаг хугацааны баримжаа алдагдаач байгаа юм шиг тэгээд маш тухгүй юм л бол зүудлээд унаа. Тэгээд зүудлэхээрээ янз янзын юм зүудлэнэ. Тэгээд нэг юм сэрээд 0 орчход цаг зэрлээ унтраагаад орондоо орсон чинь хаалга тогшоод унсан. Би ч хар шөнө хин байдаг байна гэд хинбэ хар шөнө хүн амраахгүй гэж үгэлсээр өрөөнөөсөө гараад шатаар уруулж байтал тогших химнэлэн удааширч эхэлсэн нэг л тийм төгшүүлтэй. Миний би өөрийн мэдлгүй зараагаад эхэлсэн. Аяархан төхөж очоод солонгосоор хинбэ айл андуураагүй бизгээд хар хөлсөндөө цувсаар хаалга руугаа төхөж ирэх үеэр хаалга маш хүчтэйгээр эвдэх шахам нүцээд намайг оруулаач гуй 3 хүн намайг дагаад байна. Гэтэл би минь өөрийн ирэхгүй өрөө рүүгээ хар хурдаараа гүн ороод хаалгаа яаралтай хааж түүцснээ хаалга налаад амьсгаагаа дарж байтал өнөө хүн чинь маш дарамттай өнгөөр намайг авраачтэй тэхүү би 2 хүүтэй тэдэнд минь аав ах дүү байхгүй намайг ингээд үлдэвэл би энд үхэж чадахгүй гэснээ хаалга нь үцээр байгаад ороод ирэх шиг болов. Тэгээд хүй хаа гэд найзаагаа дууталж ирсэнгүй. Хойноос нь өшөглөөд босож ирэхгүй байгаар нь төхөөд очтол царай нь өнөөхөл кинон дээр гардаг шиг зэхвий цагаан бол амнаас нь үнэхээр өнөр ханхалж байдаг байгаа. Хүн
үнэхээр ингээд дуустдаг юм байна гэж боддог юм билий. Төд удалгүй өнөөх чинь эрэхтэй юм шиг хоолоогоор өрөөний хаалга нүдээ. Алив хүүхмийн гэдэг юм аа. Харал та гэд нэг юм учир зүггүй долоогод байх шиг байснаа жив чимээгүй болов. Би тухайн үед амьсгалж чадахгүй байгаагаа анзаарсан юм. Үнэхээр амьсгалаа хүртэл мартдаг юм билээ. Гэтэл төд удалгүй хаалга бис бас гээд унаад ирдэг байгаа. Тэгээд нөгөөх рүү чинь харж чадахгүй байж байснаа харахгүй бол алуулчих юм шиг санагдаад хартал гартаа нэг амтэн ч юм уу мэдхгүй тарвах шиг эсвэл дөнгөж турсан нэраа шиг зүйл барьчихсан. Бурцгаар ширэлцэн сэгсээсэн үстэй. Хамгийн аймар нь толгойных нэг хэсэг байхгүй. Гарыг нь мушгаад хайчихсан юм уу гэдэлтэй маш туранхай зүйл барьж байдаг байгаа. Царай болон хувцас нь харагдаагүй. Учир нь шүн гэрлээ унтраасны дараа цонхоор самны туяа орж ирээд байр гэгээтэй байдаг шүү дээ. Манай өөрөө цонхгүй хав харанхуй болохоор цаанаасаа гэрэлтэж харагдсан зүйл нь л юм. Царай зүс нь харагдаагүй нэг л тийм тас хар зүйл. Түүнийг хараад би юу хийсэн, юу болсноо санахгүй байгаа. Нэг л мэдхэд хөшиг салхинд нээгснээ буцаа цонхоо цохих дуунаар нь сэрсэн. Тэгээд 30 байнуу минутын дараа сувлагч орж ирсэн. Би ч бүр солонгосоорч ирж чадахгүй байсан гэж боддоо. Тэгээд сонсохноо нүцгэн шалтан зам дээр гар хөлгөн шалбарчихсан, толгойноос нь цус гараад нүрээрээ унчихсан. Стол өнөө сүнс чөтгөр шиг болчихсон байж байхад нь замын хүн аварсан гэсэн. Эмчэд учир шалтгаанаа хэлэхэд хэд хүчтэй халуурснаас болоод нойрны синдромд орж улмаар зүйдээ бодит байдалтайгаа эндүрснээр ийм юм болсон гэж тайлбарсан. Тэгээд би найзаагаа дуудаад тэгтэл найзмаа гэр орон сүдчихсэн байсан гэх үгээр нь хамаг юм зураал явчихсан. Инглиз гараад ярсаар гэртээ иртэл өнөөх хаалга гаднаасаа цүн зөхөж эвдэлсэн бололтой нуус төгжээ хоёр нь эвдэрчихсэн байсан юм. Бас гаднах хаалга нь тэндээ бөөн нүхтэй болсон. Найз бид хоёр хэсэг орон дээрээ гүйлж гисэн. Маргаашнаас өнөө солонгос бүг инг авчруулан гээд ярьчихсан байгаа. Юмыг яаж мэдхүү тэр зүйл байхад дарж чадах эрдэмтэй хүн байдаг гэхийн итгэл өөрийн эрхүй л төрж найдадсан. Тэнд харилцаад удчихсан ах ярьж байсан юм. Энэ солонгосчууд төрөлхийн хол нүртэй хүмүүс. Тэр хэвээрээ маш аюултай. Үнэхээр шийдсэн бол юуг ч хийхэд бэлэн хатуу дотортой улс. Хэтэрхий өдөж хатгаж хэд гомдоож болохгүй аминд хаалтай гэж билээ. За гэж. Энэ хаймри. Зүудэлсэн биш юм шүү. Тий, бодит дүүтэн андуурсан ёр. Хэд хоногийн өмнөөс манай хамаатнууд хотоос нэг үзмэрч ч юм уу зурхаач ч юм уу яг сайн мэдэхгүй ямар ч байсан үздэг хардаг гэд нэг хүн авчирсан юм аа. Тэгэд манай хамаатнууд ээжийг дуудаад цуг үзүүлсэн баггүй юу. Тэгсэн тэр их чи манай ээжид чи миний шав болох тавилантай юм байна. Би танай гэрт очие гэд ярьсан гэсэн. Тэгээд орой хавар би давталгаа тараад гэртээ очиход тэр их ч сууж байлаа. Их хөөрхөн ааштай ээлдэг хөвжөлтэй хүн байсан л та. Гэхдээ надад яагаад ч юм бэ ерөөсөө таалагдаагүй. Цаанаасаа л эвгүй нуруугаар хүйт өргөөд. Тэгэд манайхыг зурхаагаар үзвээ. Би анхандаа итгэхгүй ч гэсэн урдаас минь харж байгаад гэрийнхэндээ ч хэлдэггүй нууц асуудлуудыг яриад эхэлсэн. Бүр манай дүү нарыг уйлуулад л би баг зэрэг итгэсэн л дээ. Тэгэд манайд нилээд хэдэн хоног хонсон юм. Уг нь би бодохдоо тэр их чиг нэх удалгүй явчих байх гэж бодсон. Гэхдээ яваагүй. Миний зүгээс ажигласнаар бол тэр их шүн огт унтдаггүй. Харин өдөр орноосоо басгүй өдөржингөө унтдаг. Хоол бараг л иддэггүй. Бүр ерөөсөө хоол иддэггүй. Пяв юм уу архил удаг. Хамгийн эвгүй нь шүн ганцаараа унтаж чаддгүй гээд надтай цуг унтах гээд дээрэд байдаг байсан. Тодруулахад би дүүнер болон ээжтэйгээ нийлээд тавуулаа байдаг. Аав маань 5 толгойд жолоочоор ажилладаг. Тэгээд ээж маань бүр дүүнерийг тэр их чид ойртуулахгүй гээд бүгднийг өвдөө оруулж унтдаг болов. Гэхдээ л тэр голоор нь дайрч ороод л унтдаг. Бүр ээжийн маань дотуур гадуур бүх хувцс хунрыг өмснө. Бүр давраад би энийг өмсөхгүй, би тэрийг хэрэглэхгүй өнтэргээд. Ээж тэсгээ байгаад хэрэлдээд тэгээд тэр ихч манай эмэг их рүү яваад гисэн. Явахдаа ээжийн маань дотуур хувцс, цамц, джинс, үнэтэй пальтог нь өмсөөд миний готлыг аваад явчихсан байсан.
ойлгож юмш. Дараа нь ээж хувцсыг нь аваачиж өгөхөд эмээгийн гэрт баахан пиавны сав өрөө тавьчихсан. Хагас согтуу байдалтай буудан дээр хэвтчихээд манай ээж рүү би зовлонгч нь үрээд хэвтэж байна гэд орилоод байсан гэсэн. Манай ээж хувцсыг нь өгөөд нэгнээ мэдхгүй эмсгэл байцгаая гэж хэлээд гарах гэсэн чинь нөгөө мэдрэл модчин танай 4 хүүхэд бүгд өхөн нөхөр чинь машинтайгаа онхолдож өхөнд чи шар махтайгаа хатандаа гэж орилж байгаа юм. Өдөр тэр ихчийн гутлын шүүгийн дараасаа олсон. Ээж энийг аваач өгөөд гутлаа ав гэсэн би яагаад очоогүй. Гэт уулын цаашаа юм байгаа. Гэтэ ерөөсөө хэрэггүй юмнууд байсан болохоор гэсэн. Сивгүй уустай ийм чүгүүтэй тарчулаад яа. Мөртэй. Ордог харчаараа би ганцаараа ёо ёо